За энэ хуулинд бол одоо маш тодорхой заалтууд орж зөвхөн одоо бизнес эрхлэж байгаа олон хөдөлмөр эрхлэж байгаа иргэдэд дэмжих чиглэлээр орж ирлээ. За аж ахуйн нэгжүүд дээр маань одоо татварын өмнөх хашин 6 тэрбум хүртэлх байх юм бол одоо 10%. За 6 тэрбумаас дээшээ гарсан татварын өмнөх хашиг байх юм бол 25% татвар авдаг гэсэн. За энийг бол дундын шаталтай болгож өгсөн. Нэгсэндээ 6 тэрбум хүртэл 10%, 6 тэрбумаас 10 тэрбум хүртэл 15%, түүнээс дээш бол 25% гэдэг энэ бос шатлыг оруулж ирлээ. Энэ дундын шатлыг хүрээнд 600 аж ахуйн нэгж хамрагдана. За мөн одоо аж ахуйн нэгжүүдийн маань хялбаршуулсан горимоор 1% татвар төлөх босох бол 1.5 тэрбум байсан. Энийг одоо 2.5 тэрбум болгож өгж байгаа. За энэ бол одоо 180 орчим мянган аж ахуйн нэгжийг татварын өөрчлөлтөнд хамрагдаж байгаа. Аж ахуйн нэгжүүд дээр татварынхаа тайлангаа залруулах боломжийг одоо оновчтой болгож өгж байгаа. За нэмэгдсэн үртийн албан татварын төлөлтийг 2 сараар хойшлуулж өгж байгаа. За энэ нь бол одоо импортлогч аж ахуйн нэгжүүдэд оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнээ борлуулж ашиг өрснөхийн дараа татвараа төлөх. За үйлдвэрлэгч нарт мөн одоо бий болгосон бүтээгдэхүүнээ зах зээл дээр хүргэсний дараа 2 сарын дараа төлөх хэр боломжийг олгож өгж байгаа. Бид нар өмнө бол урьдчилдаг байсан бол энэ бол одоо мөнгө урсгалаа төлөвлөхөд нь аж ахуйн нэгжүүдэд маш том дэмжлэг болж өгнө гэж харж байгаа. За мөн жижиг дунд бизнес эрхлэгчдээс маань хамгийн ихсэн үлээж гаргаж ирсэн санал бол нөөц төлөгчийн босхийг нэмэгдсэн үртийн албан татвар төлөгчийн босхийг нэмэгдүүлж өгөхийг хүссэн. За энэ хүслийг бол одоо бид нар засгийн газар авч үзээд нөөц төлөгчийн босго нь 50 сая байсан бол 400 сая болгосныг сая хурлаар одоо 400 саяар нь баталж өглөө ингэснээрээ бол 400 сая хүртэлх борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд маань татвараас чөлөөлөгдөх нэ. За хувийн орлогын албан татвар дээр хөдөлмөрийн хүсний сая 792 мянга хүртэлх хэмжээн дээрээс хүн амын орлогын татварыг тэг болгож өгж байгаа. Нэгсэнд өнөөдөр Монгол улсад сая 30 орчим мянган иргэн хөдөлмөр эрхэлж байна. Энэ иргэд маань бүгд хамрагданаа. За ингээд 792 мянгаас 2 сая хүртэлх дээр нь 1% татвар оногдуулж байгаа. За түүнээс дээш гарсан 10% төлөө явна. За ингэхээр нэгсэндээ 2.5 сая төгрөгийн цалинтай хүн байлаа гэж үзэхэд 792 мянгаас тэг хувийг төлнө. За 2 сая хүртэлх дээр 1% төлнө. Түүнээс дээш гарсан 500 мянга дээр 10% төлөөд явах. Ийм татварын шатлуудыг хийж өгч байгаа. За тэг 792 мянга хүртэлх тэг үеийн татварын тэглэлт бол 2027 оны 1 сараас эхлээд хэрэгжинэ. 1% хөнгөлт бол 2028 оны 1 сараас эхлээд хэрэгжиж явна. За мөн нэг онцлог нь бол одоо виртуал бусад үйл ажиллагаа явуулж орлого олох юм бол тэр орлогыг аж ахуйн нэгжийн орлогыг бол одоо 100% татвараас чөлөөлж өгч байгаа. Ийм одоо өөрчлөлтүүдийг оруулж өглөө. За мөн иргэдийн маань одоо нөгөө өмчлөлийн асуудал дээр үйл хөдлөхөөр хөдөлж байгаа залуучууд маань орон сууцаа цааш нь сайжруулах, томруулах, шинжлэх гээд энэ борлуулалтын дээр 2% татвар авдаг байсан мөн тэгэлж өгч байгаа. Ингээд зохицоор намжчихсан юм бол бид нар бизнес эрхлэгчд болон ажилтны хөдөлмөр эрхэлж байгаа иргэдэд бүгдийг хамрагдах тэр татварын өөрчлөлтийг сая их хурлаар өргөн барьж бодлууллаа.